Бүгдээрээ сайн уу? За би өнөөдөр бичлэг хийх гээд сууж ийн. Яг сая чек-ин хийгээд ороод ирсэн. Би яг одоо airport дээр байна. Тэгээд энэ удаа гоё дүүтэйгээ хамтдаа хоёулахнаа аялал хийх гээд тэгээ Бали явж байгаа бид хоёр. Австралид өнгөрсөн жил манд ирээд тэгээ яг хүүтэн үеэр ирээд харцсан. Гоё далайн ормоор исэн ч орж чадаагүй. Дандаа бороотой тийм яг байсан үеэр нь тийм байж тарсан. Дээрэс нь би ажилтай тэгээд яг юм хамтдаа гоё цаг өнгөрүүлж чадаагүй санагдаа тэрэндээ жоохон гимшээд бид хоёр хамтдаа Бали явахаар болсон байгаа. Удаан хүлээс аялал маань одоо ингээ эхэлж байна. Бид хоёрын хувьд болохоор хамтдаа аялж байгаа аялал энэ аялал хоёр дахь аялал нь өнгөрсөн жил над дээр ирсэн тооцох юм бол 3 юм байна. Тэгээ 2 жилийн өмнө бид хоёр Америк хамтдаа аялж исэн. Тэр үедээ болохоор нөгөө бичлэг хийж чадаагүй одоо зургууд бол байгаа. Гэхдээ бичлэг хийгээгүй өнгөрцөндөө айгу харамсаад исэн баггүй. Тийм болохоор бичлэг хийгээд үлдэл гоё юм байна гэж бодоод тэгээд энэ удаа яг бүр зорилгоо хэрэг болгоод бичлэг хийж эхлүүлж гин хийж байгаа юмнуудаа гоё өрсөжүүлээ. Сүүл нь үсэд аяга гоё юм байна лээ. Би яг одоо гэмбэлэр 24 цагт 5 удаа нисэх буудлын дээр очиод 3 удаа ниссэн байна. Үгүй 2 удаа ниссэн байгаа юм байна. Одоо 3 дахь нисгээд хүлээд сууж ийна. Манай хайз бит хоёрын аяга удаа хүлээсэн тоглолт яг өчтөр Мельбурнд олж таарад үдээс хойш Мельбурн явчаад өнөө өглөө ирсэн байгаа. Тэгээд гэртээ харж цүнх лагэж аваад буцаад онгоцны буудлын дээр хүрээд ирсэн Бээжин. Айгу ядарсан. Тэгээ ер нь унтаагүй явж гин. Тэгээд energy drink авсан. Одоо 6 цаг нисээд тэгээд орой Балид очно. 그토록 너무 원했던 꿈들 때문에 돈을 잃는다 해도 그 돈 때문에 꿈을 잃지 말자. 우린 지켜보자 태도. 이렇게 하루가 За бид хоёр нэрнгээс өрөөнд ороод ирсэн. Догийн өглөө ирсэн, би өчтөр орой ирсэн. Тэгээ бид хоёр сая яла доошо бууж пул манайх нэр амар гоё бьюти юм байна. Тэрийгээ байж байгаад харуулнаа. Тэгээд бид хоёр пул ороод юм идээд тэгээ орж ирээ сая бичлэгээ хийж гин. Тэгээд энэ төсөөдөр бэл. Яа тийм. Ямар тийм хөдөлмөрч. За тийм хичээнэ. Энэ ингээ битүүр шиг байгаа сте. Энэ би энэ доо. Яаж аа. За юм санаа зовхоо цагтөө өөрийнхөө хийхийг хүссэн бүх зүйлийг чимээ л шүү. юмсаж. Энийг би уншаад авчи. Нэрээ энэ мэдлэгийн хуудасны зургийг харснаа бит хоёр агаад гэдэг. Миний яриад исэн өнөртөө ус юм те. Диори. Би нөгөө Хипой. Яг миний бодож исэн мэт шүү дээ. И панданы зурагтай олны бавга. Би ч өөрөө яг пандад амьд дуртай байхгүй юу? Хамруулж. манай дүү намайг нэг үнсдэг байхгүй юу? Тэг бэлэг өхөөрл үнсдэг юм байна. Нэг хуулж аваад за одоо болохоор Монголоос авсан 5 юм харуулъя. Яг 5 хэсгийг мэдэхгүй байна. Хамгийн ихнийх нь болохоор шампунь захисан. Австралиас авах гэхээр үнэтэй байгаад байдаг болохоор ирж байгаа нэг дуулцаж байгаа юм чи ингээд шампунь авсан байгаа. Дахиад бас нэг шампунь авсан. Ус унаад байгаа болохоор ус уналтын эсрэг
80-ийн ийм шампунь авсан. Шампуныг нь бит хоёр хэрэглэх гээд задлцсан байгаа. Тэгээд энэ болохоор өснийх нь серум байна. За талын Монгол итгэхээр амар гоё идэг. Тэгэл болоо. Дараагийнх нь болохоор надад маскнууд авчирсан байна. Би тэгтээ нэг авч хэрэглэсэн. Тэгсэн чинь ингээд доош ингээд урсаадсэн шин. Урсахгүй. Тийм үү? Би тэгвэл бурууг нь уул нь бол юм яг зузаан материалтай ингээд хоёр хувааж тавьдаг. Тэнгүү тамийн бол нь доошоогоо урсаад би ер нь бол шүн бол надад тогтоогүй. Энийг бид хоёр өнөөдөр орой хэрэглэнэ. Энэ бол яг унахгүй яг тогтдог. Өглөө яг сэрнгүүт яг байж идэг. Дараа нь болохоор манай дүү надад бэлэг авчирсан байна. Ер нь бол уулз холгоноо надад бэлэг өгдөхгүй юу? Өнгөрсөн удаа нэг хөрхэн юм ногоон өнгөтэй пауч гэсэн. Одоо чи бас авчирсан байсан шин. Энэ удаа болохоор Cloud9 тий? Cloud9-ийн ийм зүг авчирсан байна. Ямар хөөрхий бэ? Дотор нь яваа харъя. Маск байна. Дахиад нэг юу байсан? Пад байсан. Тэрийг нь би түрүүн шилжүүлсэн. Нарны тос байна. Йой. Ингэсэн чи гар дагуулсан дээ чи. Таавчлаа. Lip Essence юм байна. За дараагийнх нь hyaluronic acidтэй moisturizer тос юм байна. Hyaluronic acidтэй тоонор бүгдээрээ эднэрт чинь бүгдээрээ hyaluronic acidтэй ер нь бол чийгшүүлэх багц юм байна. Cloud9 бол ингээл байгаа. Дотор нэс юм шиг шүү дээ. Чи эсвэл хийсэн юм уу? Надад энэ цүнхэн бүр амар хүрхэн санагдаж байна юм. Пауч нь амар сонин. Би нэг иймэрхүү юмд айгу дуртай юм жижиг юм. Нэрнгээсээ сонирхолтой дэлгэхэд нэг сая мөнгө солиулсан чинь хэдэн саяар яригадаад бүр гайхлаа. Тэ $1 $12,175 тэ байсан. Лог үзээр хагаад яг үздэг хүмүүс шигээ ярьцдаг болцсон юм шиг байна. Тэгэхээр яг хэнийг үздэг юм шиг байна таагаараа заяа. Ярьж байгааг сонсож байгаад. Тэр ингэсээ юм ийцэн. Бид хоёр шиг Азийн оронд ирчээд Итали хоол иддэг хүмүүс байд юм болов уу? Бай. Чамд хоол нь ямар байсан бэ? Арай өөр амттай гэх юм уу яг иддэг амтнаас жоохон өөр санагдсан. Надад болохоор бид нар илүү тийм давслаг хоол иддэг юм шиг санагдаж байна. Энийг болохоор жоохон чихэрлэг spicy хоол ерөөсөө биш. Яг Итали хоол байсан л та. Гэхдээ spicy биш. Чихэрлэг бусад гэр бүлийн мэдгүй. Манай гэр бүл хоолндоо ер нь бол юм нэг юм чихрийн холттой юм ерөөсөө хийдгүү те. Тийм болохоор бас өөр ээжж магадгүй. Ямар гоё бийтэй хоёр хүн явсан. I say wherever I want, yeah, I do whatever I want. I'm counting up money for fun, you know, popping these purchase for fun.